За сайн мэцхан уу ингээд өнөөдөр та бүхэндээ Netflix-ээр саяхан шинэхэн зурлал гарсан. За тэгээ хятадын уран зөгнөлт зохиолын фэнүүдийг бүр хуйлруулад бөөн дүүлэн шууган тарьсан Three Body Problem гэдэг номыг ярих чинь. За энэ болохоор хятадын зохиолч Liu Cixin-ийн бүтээл. За нийт 3 зураг ном байгаа. Тэгээд Three Body Problem монголоор 3 бит гэж орчуулад байгаа энэ ном нь болохоор ерөнхийдөө номын эхний зурлаа. За тэгээд уран зөгнөлт зохиол ерөнхийдөө бол яг хүндрэлтний толгойд байдаг хамгийн том асуулт те хэрвээ бид ингээд хар гаргийнхантай холбоо тогтоох юм бол мэдээж хар гаргын хэрвээ байгаа бол тэр холбоо тогтоох үйл явц яг яаж өрнөх вэ гэдэг одоо энэ асуултанд зохиолч яг өөрийнхөө ингээд өнцгөөс хариулт толгой бичсэн ном юм шиг санагцсан. За ингээд ер нь 3 цуврал номоор тэгэд 18 сая жил одоо үргэлжлэх энэ түүхийг болохоор яг Венжи гэдэг ийм астрофизикийн докторийн одоо зэрэг хамгаалж байгаа оюутан эмэгтэй энэ түүхийн эхлэлийг тавьдаг. За тэгэхээр Венжи болохоор хятадын Чинхуа их сургуульд сурч идэг. Венжигийн аав нь болохоор Чинхуа их сургуулийн онлайн физикийн тэнхимийн одоо профессор ийм хүн байдаг. Тэгээ 1967 онд хятадын соёлын хувьсгалын үеэр Венжигийн аавыг одоо хил зэрэгт гүтгээд олонний нүдэн дээр, охиныхон нүдэн дээр ингээд зодоод алчсан юм золгүй хэрэг болтгоо. За тэгээд аав нь одоо хэрэгт холбогдсон учраас Венжи ч гэсэндээ эсэргүүний хүүхд гэдэг одоо цол зүгээд цөллөгт явна. За тэгээд тэр цөллөн нь болохоор одоогийн одоо энэ өвөр Монголын газар нутаг дээр байгаа Хянганы нуруу гэдэг Хянганы нуруунд мод бэлтгэлийн ажилд ирдэг. За мод бэлтгэлийн хатуу хөтөө ажлыг хийж явж байхдаа Венжи дахиад хэлсэрэгт одоо өөрийнхөө гинэн цайлган байдлаасаа болоод гэх юм уу ороод тэрнээсээ болоод шоронд хоригдоод тэгээ бүр тамлагднаа ингээд хар хүүтөө өвөл дээрээс нь ингээд мөстөө ингээд тий ус асгаад бүрийг хөргөчиг өрөөнд байлгадаг. За ингээд мэдээж амар өвдөн ингээд баг ухаан балартаад өвөл сэхлийн зааг дээр байжсэн чинь гинэт Венжи ингээд өвөл таних хүмүүс авч яваад бүр ингээд нэстэ тэрэн суулгаад нэлээ олон цаг ингээд аваа авчдаг. За тэгээд нэг газар ирээд буулгана. За тэр газар нь болохоор ямар яг газар юм бэ гэхээр нөө Венжи Хянганы нуруун дээр ингээд мод бэлтгэлийн ажил хийж байхдаа тэр хавь ингээ хамгийн өндөр нэг уулынх нь ингээ оройд амар том 5 антен байдаг байсан юм байна л да. За тэгээд тэр нутгийн иргэд ч юм уу те эсвэл мод бэлтгэл дээр ажиллаж байгаа хүмүүс болохоор энэ одоо антин одоо муу ёрын энергитэй шувуу ингээ тэр тийшээ ингээ нисэж очиж чаддгүй нисэж очих гэсэн шуунууд шууд үхдэг гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээ дам яра айгүйх сонсч ирсэн. Яг тэр уулан байдаг. За тэр нь болохоор юу юм бэ гэхээр улаан эрэг гэдэг нэртэй цэргийн нууц төсөл хэрэгжүүлж байгаа цэргийн бааз гэдэг. За тэгээд Венжи болохоор астрофизикийн оюутан байсан учраас ингээд энэ одон орон судлалын чиглэлээр мэдээж одоо айгүйх мэдлэгтэй дээрээс нь нэмээд өөрөө ингээд англи хэлний ч юм уу ингээд айгүй сайн мэдлэгтэй учраас юм олон улсын эрдэм шинжилгээний одоо сэтгүүлд юм нийтлэлүүд хэвлүүлсэн. За тэгээд тэр нийтлэлүүд дундаас нь болохоор яг энэ цэргийн нууц төсөлд хэрэгтэй байгаа нэг нийтлэлийг нь Ян Лэй гэдэг одоо яг энэ цэргийн нууц төсөл дээр ажилладаг хоёр цэрэг олж уншаад тэгээд ерөнхийдөө Венжиг хайж олоод за тэгээ шоронгоос авраад гэх юм уу да тий өөрсдийнхөө нууц төсөлд туслахаар болж байгаа ийм үйл явдлаар үргэлжилж байгаа. За тэгээд яг цэргийнхаа энэ нууц бааз руу оруулахаас өмнө Венжигээс асуудаг. Чи энд ажиллахыг хүсэж байна, хөрөө чи энд ажиллахыг хүсэж байгаа. Үнэхээр одоо хүсгээд тий ажиллахаар шийдэх юм бол чи дахиад эндээс гарч чадахгүй шүү гэв. Венжи болохоор угаасаа ямар ч хорогдох зүйл болсон. Эргэлт буцалтгүй за би угаасаа энэ төсөл дээр ажиллахыг хүсэж байна гэд. Тэгээ ингээ ордгоо. За тэгээ Венжи болохоор мэдээж нууц төсөл учраас хамгийн тийм нууц ажил руугаа л оруулахгүй ингээл захаар нь тэгээ гадуур нь л ингээл тиймэрхүү. Гэтэ яг өөрийнх нь ингээд айлуулах чадрыг ашиглах гэсэн ингээд ажлын байруудад томилоод байдаг. За тэгж жагаад бараг тэр явдлаас 3-4 жил тэр нууц цэргийн баазд одоо орж ирснээс 3-4 жилийн дараа Ян Лэй за тэгээ тэр цэргийн нууц баазын одоо бүхэл том ахлах одоо тушаалтнууд дарганаар ингээд цугларсан Венжиг дуудаж оруулж ирээд за ерөөсөө бид нар яг ямар тэгээ нууц төслөөр ажиллаж байгаа чамд тэгээ хэлэхгүй болохоор чиний яг ингээд авиас чадварыг чинь бүрэн ашиглаж чадахгүй байна гэдгээ хэлээд за тэгээд яг төслийнхоо нууцыг задлана. За тэгээ ямар төслөөс юм бэ гэхлээр ерөнхийдөө хар гаргийнхныг олох тэдэнтэй холбоо тогтоох тийм төслөөр ажиллаж исэн байдаг. За тэгээ аль болох энэ төслийнхоо энэ зорилготой барууны нөгөө Америк гэдэг ч юм уу Европын орнуудаас одоо аль болох хурдан тэгээ тэдрээс төрүүлж юм хүрэх зорилготой ийм төсөл байдаг. За тэгээд Венжид болохоор яг энэ төслийн гол зорилго нь таалагддаг ч юм уу. Мань хүн болохоор яг энэ төслийн жинхэнэ зорилгыг мэдснээс хойш одоо улам бүр ингээ өөрийгөө дайчлаад илүү хичээгээд
ажиллана. За тэгээд цэргийн хэдийгээр ингээд одоо яг хаалттай хятад орондтэй юм төсөл хэрэгжүүлж байгаа ч гэсэндээ юм аюу тийм одоо нууц төсөл гэдэг утгаараа барууны орнуудаас янз бүрийн ингээд ном, сонин, сэтгүүл ингээд авчирч юм ууших боломжтой юм төслөдөө. Тэгээд Венжи болохоор тэр одоо бүх resource одоо их сурвалж материалуудыг бүгднийг тултал нь ашиглаад 6 сар хугацаа өнгөрнө. Гэхдээ яаж яг хар гарихантай холбоо барих вэ гэдэг асуудлыг шийдэж чадахгүй л аваад байдаг. Ерөнхийдөө болохоор энэ одоо улаан эргийнхэнд тулгараад байгаа гол асуудал болохоор радио долгионоор зурус илгээх гэдэг байгаа. Гэхдээ тэр зурусыг болохоор яг ингээд хангалттай хол цанд явуулж чадахгүй байгаа ийм асуудалтай байгаад байдаг. За ингээд 6 сар ингээд бүхнээ дайчилсан Венжи ингээд ер нь баг бууж өгөхтөрөө тулаад байж идэг. За тэгээд нэг орой яг шөнийн ээлжинд ингээд ажиллаад за тэгээ бас ингээд барууны орноос авчирсан. Эрдэм шинжилгээний сэтгүүл ингээд уншаа сууж байхдаа нэг тоо олоо харцдаг. Тэгээд тэр шүнжэнгөө тэр тоогоо ингээд хөөгөөд янз бүрийн тооцоол хийж үзнэ. За тэгээд энэ бүх тооцооллыг хийж үзснийхаа дараа баг өглөө болоход те нэг шин юм одоо шийдэлтэй болцсон байдаг. За тэр шийдэл нь юу юм бэ? Тэр олж мэдсэн зүйл нь юу юм бэ гэхлээр нар бол өөрөө супер анти юм байна. Тэгээд нар руу явуулсан радио телефон бол цаашаа ингээд ертөнц рүү 100 сая дахин ингээд үржигдээд илүү одоо хүчтэй болоод явт юм байна гэдгийг Венжийн тооцооллоосоо олж мэднэ. За тэгээд энэ олж мэдсэн зүйлээ нөгөө Ян Лэ хоёртой хэлээд хэдлээ ингээд нарлуу нэг зурус энэ зурусаа радио телефоноор нарлуу явуулаад үзье гэж санал тавьдаг боловч Ян Лэ хоёр зөвшөөрөхгүй. Тэгээ зөвшөөрөхгүй шалтгаанаас надад аяг сонирхолтой санагдсан. Одоо ингээд нөгөө Мао Цзэдуны болохоор тухайн үед нөгөө улаан нар гэж одоо бас хүндэтгэж гэх юм уу нэрлдэг байсан юм байлээ. Тэнгүүт тэгээ нарлуу зурус явуулнаа гэдэг чинь одоо Мао Цзэдуны эсрэг юм Мао Цзэдун руу халдж байгаа ч юм шиг те юм давхар юм улс төрийн утга илэрхийлээд байсан учраас ерөнхийдөө бол Ян Лэ хоёр яг тэгж нарлуу зурус явуулахаас бол айсан. Гэхдээ Венжи тэр зурусыг хулгайгаар явуулчихдаг. За тэр хулгайгаар явуулсан болохоор 1971 оны намрын тийм нартай нэг өдөр зүгээр тоног төхөөрөмжөөр шалгаж тест хийж явах үедээ нарлуу гяс харуулад зурусаа явуулсан байдаг. За ингээд 71 оноос хойш дараагийн 8 жил бол ерөнхийдөө Венжигийн амьдрал харьцангуй юм тайван үргэлжилж байгаа. Ямар нэгэн тийм том үйл явдал болохгүй. Тэгээд анх удаа одоо Венжид юу гэдэг нэг тайван суугаад амьдралаа бодоод аавынхаа араас гашуудаад тий. За тэнгуүтэ дээрэс нэмээд энэ одон орон астрофизик гэдэг зүйлээ түр мартаад нэг нийгэм философи ном унших ч юм уу ийм цаг зав одоо гарч ирж байгаа. За тэгээд бааз дэрснээсээ 4 жилийн дараа болохоор Венжи Ян гэдэг тэр дарагтаа гэх юм уу зэрэгтэй бас нэр нэгтгэдэг. Ян болохоор нэр бас Чинхуа их сургуульд аавынх нь нэрээ Венжигийн аавын шав байсан юм байлээ. Ингээ өдөр тутмын 50 анги амьдралдаа дассан байсан Венжи ингээд нэг орой бас дахиад тэ шөнийн ээлжинд ингээд ажиллаа сууж исэн чи өстой жигнэс амьдралтаа өмнө харж байгаагүй нэг зүйлийг олж хардаг. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр улаан эрэг баазхан болохоор яг дэлхийн мэрэгэн тойрны юм одоо аль болох хүрч чадах тэр хол хэмжээндээ радио долгионуудын хянаа байж идэг. Тэгээд тэгсэн чинь урд өмнө үзэгдэж байгаагүй тийм давтамжтай радио долгион одоо харагдсан гэсэн. Тэгээ Венжи болохоор маш их гайхаад тэр радио долгионыг яг тэр хэсгийг нь одоо бичиж тасалж аваад тэгээ ингээд ийм нөө шифр тайлдаг кодоор уншуулад үзсэн чинь тэр нь юу байсан бэ гэхээр харь гаригийнхнаас хүн төрөлхтөн дэлгэсэн хамгийн анхны зурус байдаг. За тэгээд эхний зурусыг нь болохоор яг эхний радио долгионы хэсгийг нь хэмээн тастаад ингээд шифр тайлаад уншаад үзсэн чинь ерөөсө 3 мөр юм зурус байдаг. Тэр нь болохоор юу гэсэн байсан бэ гэхээр битгий хариул. За үргэлжлүүлээд хоёр дахь юм одоо багц тэр долгионтой тий радио долгионыг тасалж аваад уншаад үзсэн чинь ийм илүү одоо дэлгэрэнгүй зурус байгаа юм л та. Утга нь болохоор ерөнхийдөө бол би бол манай гариг бол танай гаригийн илгээсэн зурсыг хүлээж авлаа. Тэгээ би болохоор энэ гариг дээр өөр бол инх тайвныг эрхэмлдэг ийм одоо хүн юм байнамаа. Тэгээд танай гариг болохоор танай гаригийн зөв хэдэн 100 сая од байгаа. Тийм учраас та нарын одоо яг байршлыг бол бид нар одоохондоо тогтоож чадахгүй. Гэхдээ та нар манай энэ зурс руу ингээд хариу ингээд илгээчих юм бол бид нар шууд танай байршлыг чинь олж тогтоогоод танай дэлхий рүү дайраа танай одоо гаригийг чи эзлээд авах болноо. Тиймээс одоо өөрсдөө аюулгүй байдлыг бодоод энэ зурсанд битгий хариулаарай гэсэн байдаг. За тийм Венжи бол мэдээж бүр маш их гайхаж байгаа. Тийм мэдээж хайр гарийнхнаас ирж байгаа хамгийн анхны зурсыг хүлээж авч байгаа хүн гэдэг бол угаасаа одоо төсөөлж чадахгүй яг ямар мэдрэмж төрхийг маш аимшигтай маш гайхамшигтай мэдрэмж төрөх байх гэж бодож байна. За ингээд дараагийн 4 цаг хайр гаргийнхнаас ирсэн радио долгионоор ирүүлсэн мессежийг
Венжи шифрийг ингээд тайлаад уншдаг. Тэгээд Сан Ти буюу одоо 3 нарт гэдэг юм гаригийн тухай мэдээллийг олж авдаг. За тэгээд энэ бүх мэдээллийг уншсныхаа эцэст өглөө болохын алдад Венжи нэг үйлдэл хийхээр шийддэг. Тэр нь болохоор харь гарийнхан руу хариу бичих. За хариу бичихтэй Венжи болохоор хүрээ дээрээ манай одоо соёл иргэншил хүн төрөлхтөн бол өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэж чадхааргүй одоо болцооцсон. Та бүхний оролцоо хэрэгтэй байна. Хэрвээ хүрээд ирэх юм бол дэлхийг эзэлж авахт чинь би та нарт туслая гэсэн зурс хэлхэнэ. За энэ явдлаас хойш ерөнхийдөө ингээд 40 жил өнгөрөөд одоо яг бидний амьдарч байгаа орчин үед дараагийн одоо хэсгийн үйл явдал өрнөн. За энэ зүй дээр болохоор бид нар Ван Мяо гэдэг нано технологи судалж байгаа эрдэмтэн Даши гэдэг цагдаа хоёртой танилцж байгаа. За орчин үед болохоор яаж вэ гэхээр дэлхийн нөгөө хамгийн урдаа байрдаг хамгийн шинэлэг шин судалгааг хийж байгаа эрдэмтэд учир битүүлгээр ингээд ээлжлээд нэг нэгээр аюул олноор амиа хорлоод эхэлдэг. За тэгээ хамгийн сүүлд болохоор Яндон гэдэг нэг юм эмэгтэй эрдэмтэн нэг юм зурсч амиа оролцсон байдаг. Зурсан дээр нь болохоор ерөнхийдөө бүх нотлох баримтууд яг нэг л зүйлийг хэлээд байна. Физик гэж хизэж байгаагүй юм байна. Физик гэж хизээж байхгүй юм байна. Тэгээд би бол маш юм болчмоогүй алхам хийж ин гэхдээ надад өөр арга байсангүй гэдэг юм утгатай зурс бичсэн байдаг. За ингээд Даши гэдэг энэ цагдаа маань болохоор ерөнхийдөө яг энэ амиа алдсан, амиа хорлсон гэх юм уу эрдэмтдийн хэргийг ингээд судлаа явж байгаа. За энэ хэргийг судлахдаа Ван гэдэг одоо эрдэмтнээс тусламж хүсдэг. За тэгээд Даши Ванг дагуулад байлдааны командлын төв гэдэг нэг юм шинээр байгуулагдсан газар очноо. За тэнд нь болохоор ингээд Вантай ажиллах янз бүрийн одоо салбарын эрдэмтэд. За тэгээ түүн дээр нэмээд Дашитай ажиллах цагдаа нар цэргийнхэн. За хамгийн сонирхолтой нь болохоор жишээ нь Америкийн тагнуулын газрынхан, Америкийн агаарын хүчнийхэн, Их Британий одоо цагдаагийнхан, НАТОгийнхан гэдэг ч юм уу те дэлхийн том улс гүрнүүдийн одоо хууль сахиулах байгууллагын төлөөллүүд хүртэл тэнд нь сууж идэг. Мэдээж бол Ван маш их гайхна. За тэгээд тэр хүмүүстэй Ван уулзаад Дашигийн хийж байгаа ажил буюу одоо амиа хорлсон эрдэмтдийн хэргийг илрүүлэхэд нь туслая гэж шийддэг. За тэндээс гараад Ван болохоор өөрийнхөө танил нэг эрдэмтэн рүү залганаа. За энэ ерөөхдөө маш олон юм хятад нэрнүүд гарч байгаа. Мэдээж ном зохиолч маань өөрөө хятад зохиолч учраас номын ихэнх үйл явдал ер нь бол яг хятад улсад хятад юм гол дүрүүдтэй өрнөж байгаа. За тэгээ Вангийн ингээд залгаж байгаа эрдэмтэн нь болохоор Дэн гэдэг нэрлэлчээ. Дэн гэдэг эрдэмтэн байгаа. Дэн нь болохоор нөө түрүүн зурагчид амиа хорлцсон Яндон гэдэг эрдэмтний одоо найз залуу байсан юм байна л да. Тэгээ ерөнхийдөө яг Яндон нас орохоос өмнө яг юу болсон юм бэ? Одоо янз бүрийн тийм амиа хорлох тийм шалтгаан гарсан юм уу гэх зэрэг одоо асуултыг Дэнгээс асуухад Дэн болохоор нэг зүйлийг хэлж өгдөг. Тэр нь юу юм бэ гэхээр одоо дэлхийн 90 тойронд тэгээ янз бүрийн эрдэмтэд янз бүрийн салбарт яг юм туршилт хийхэд туршилтын хариунууд ингээд маш таамаглашгүй өвөрмөц ингээд хизээч байгаагүй тийм хариултууд гараад исэн гэдгийг Дэн хэлдэг. За энийг болохоор яаж хамгийн ингээд эвтэйхэн тайлбарлаж болох вэ гэхээр жишээлбэл бид нар одоо ингээд 2 дээр нэг нь 2 гэд бодоод үзэхэд 4 гэд гаргачихж байгаа шүү дээ. Тэнгүүд дахиад энэ туршилтаа хийгээд буюу 2 дээр нэг нь 2 гингүүд хариу нь 5 гарчдаг. Юу вэ гэд дахиад туршилтаа ангууд 2 дээр нэг нь 2 тэнцүү тэг гэ гарчдаг ч юм уу. Яг ийм нөхцөл байдал болоод исэн гэсэн. За тэгээд энэ одоо асуудал болохоор магадгүй Яндонд нөлөөлсөн баг. Тэгээд амиа хорлоход нь хүргэсэн байж магадгүй гэд Дэн өөрийнхөө бодлыг бол хэлдэг. Тэгээд гэхдээ чи яг ингээд Яндонд юу тохиолсныг мэдхийг хүсэж ивэл Яндоны ээжтэй уулзаад үзэхгүй да. Ээжтэйг айгуу дотн байсан гэдэг зөвлөгөө өгнө. За ингээд Вангийн хувьд болохоор Дашитай уулзаад байлдааны командлын төвд очиод тэгээд Дэнтэй уулзсан өдөр нь болохоор бүх үйл явдал нэг өдөр болчихж байгаа. За энэ өдрийн маргааш нь болохоор хагас өдөр байсан. За хагас өдөр болохоор Ван амарч байгаа. Тэгээд ерөнхийдөө стрессээ тийм тайлах зорилготойгоор фото зураг авахар гэрээсээ гардаг. Миний хобби болохоор ерөнхийдөө гэрэл зураг байт юм бэлээ. За тэгээд бүр яг нөгөө дээр үе юм пилонг гэдэг юм аппарат нь тэгээд шин пилонг хийгээд за тэгээд дугуйгаа унаад Бээжин хотоор ингээ яваад зөндөө олон зураг аваад за өдөөс хойш гэртээ ирээд нөгөө зургуудаа ингээд угаагаад ингээ үзсэн чинь нэг амар сонирхолтой амар хачин зүйл зургуудаас олж хардаг. Вангийн олж харсан хачин зүйл нь юу байсан бэ гэхээр хамгийн ихэнд угаасан зураг дээр нь 1200 цаг тэг минут тэг секунд гэдэг юм тоо гараад ирдэг. Тэгээ гайхаад юун тоо илээ гээд 2 дахь зургийг угаад үзсэн чинь 1199 цаг 57 минут 20 секунд гэдэг ч юм уу тий 3 зураг угаагаад үзэнгүүт 1199 цаг 56 минут 20 секунд гэдэг ингээд секундээр минутаар ингээд доошоо ингээд каунтдаун
яваад исэн гэсэн. Тэгээ Ван аюух гайхаад тэр пилонгтой бүх зургуудаа угаа үзсэн чи яг ингээд каунтдаун ингээд цаг, минут, секунд ингээд багасаал яваад байдаг. Тэгээд энэ аппаратанд учир байна уу эсвэл надад учир байна уу гэдгийг мэдхийн тулд дахиад аппаратанда шинэ пилонг хийгээд эхнэртээ өгдөг. Эхнэрээрээ зураг авахулсан чи яг эхнэрийнх нь авсан зурган дээр нь ч гэсэн тэгээд 1100 одоо үед 89 цаг 50 минут 50 секунд гэдэг ч юм уу ингээ үргэлжлээд байдаг. За ингээд маш их гайхсан, цочирдсан Ван болохоор яадаг вэ гэхээр дахиад өөрийнхөө нэг найз Шэн гэдэг нэг эмэгтэй эрдэмтэн рүү залгаад очиж уулзахаар болдгоо. За тэгээ таксинд цугаа шууд Шэний гэрт очсон чинь Шэн болохоор өөр ингээ завгүй нөхөр нь ингээ хаалган тайлж өгч байгаа байхгүй. Тэгээд Шэн юу игээ завгүй байгаа юм бэ ингээ асуусан чинь Шэн болохоор компьютерийн хуваард компьютер тоглоом, видео тоглоом сууж байдаг. Тэгээд тэр болохоор Вангийн хувьд аяга сонирхолтой санагдсан. За тэгээ ингээд нууцаар ингээд жоох ингээд ямар тоглоом тоглож ийн гэж харсан чинь www.3body.net гэдэг одоо ийм хаягаар орчихсон ийм тоглоом тоглож байдаг. За тэгээд ингээд ийм зурган дээр нь одоо авсан гэрэл зурган дээр нь ийм тоонууд харагдаад байна гэд болсон явдлаа Ван ингээд Шэн дээрээ тгсэн чинь Шэн чи ямар судалгаан дээр ажиллаж байгаа юм бэ? Асуудаг. За тэгээ Ван болохоор түрүүн хэлсэн нөгөө нано технологийн эрдэмтэн ингээд гисэн тий. Тэгээд юм айгуул юм лаг нано материал дээр ажиллаж байгаа юм байна л да. Тэр нь болохоор ингээд хүний ингээд үснээс юм нарийнхан ганцхан шиг тийм нано утсаар бүгд бүтэн ингээд ачааны машиныг өргөх тийм одоо чадaltaй. Тийм нано материал бүтээж байгаа. Тэгсэн чинь Шэн болохоор Ванд чи тэгвэл наад судалгааны ажлыг зогсоо гэд хэлдэг. Ван болохоор үгүй яасан зогсоохгүй энэ бол миний ингээд бараг амьдралын ингээд тий амьдралаа зориулсан ажил штэ яаж зогсоох юм бэ гэдгсэн чинь Шэн болохоор аюу сонин нэг зүйл хэлдэг. Тэр нь болохоор би чамд ингээд ян донд тохиолдсон шиг зүйл чамд тохиолдож байж хүсэхгүй байна гэж хэлээд тэгээд Ван гэр нь бол явуулцдаг. За тэгээ Ван болохоор гайхаад гэртээ очиод унтаад өглөө нь босоод ирсэн чинь бүр аимшигтай зүйл болно. Тэгээ тэр нь болохоор юу юм бэ гэхээр нөгөө нэг тоонууд чинь гэрэл зураг дээрч биш одоо зүгээр ингээд нүднийх нь өмнө харагдаад эхэлсэн гэсэн. 1100 одоо үеийн 76 цаг 23 минут 47 секунд гэдэг ч юм уу тий. За тэгээ нүдээ ингээд анж үзлээ, нээж үзлээ, нухаж үзлээ. Одоо хан тааз гадагшаа дотгошоо харанхуу гэрэлтэй бүх зүйл рүү харж үзсэн ч гэсэндээ секундээр тэр нүднийх нь уртлынх нь тоонууд нь ингээд басаад яваад байна гэсэн. Мэдээж ингээд маш их айсан, гайхсан, цочирдсан Ван болохоор нүдний эмчэд ингээ очиод үзүүлсэн чинь за чиний нүдэнд бол ямар ч асуудал байхгүй нүд чи эвэрүүл байна гэж эмч нь хэлдэг. За тэгээ тэндээсээ гараад за ямар ч ажил дээр очив. Ажил дээр очсон чинь харин нано материалыг нь одоо хийж байгаа тоног төхөөрөмж нь эвдэрсэн байдаг. За тэгвэл Ван болохоор дотроо бодоод за ямар ч гэсэн би олын судалгаагаа хийж хаяхгүй. Гэхдээ яг одоо нэг тоног төхөөрөмж нь ингээ эвдэрсэн юм чинь хэд тоног судалгааны ажлыг төр хойшлуулчих гэж бодоод за тэгээ тэнд ажиллажсэн бүх хүмүүс за хэвлээ нэг судалгаагаа төр зогсооё гэж хэлждэг. За зогсооё гэж хэлсэн яг тэр мөчөд нүднийх нь өмнө ингээ харагдчихсан тоон арилждаг байхгүй болчихноо гэсэн. За тэгээ арай тайвширсан Ван Шэн рүү уцтаад хэрвээ миний нүдний өмнө харагдаад исэн тоо тэг болол юу болох вэ гэж асуусан чинь Шэн болохоор юу болохыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би чамд нэг зөвлөгөө өгье. Яг өнөөдрөөс 3 хоногийн дараа шөнийн 1-ээс 5 цагийн хооронд чи ингээ одон орон судлалын төвд очиод ажиглаараа ертөнц чамд зориулаад зөвхөн чамд зориулаад анивчих болно гэж хэлдэг. За ингээ Шэнтэй уцаар ярьж дуусчаад Ван гэртээ очиод нөө Шэний тоглож исэн тоглоомыг гинэт санаад тэр нөгөө 3body.net гэдэг вебсайт руу ингээ ороод үзсэн чинь тэр тоглоом болохоор нөгөө V-Suite гэдэг юм тусдаа юм одоо өмсгөж тоглодог тийм тоглоом байсан юм байлээ. Аз болоод Ванд яг тэр одоо ажил дээр нь V-Suite нэг байж таардаг. За тэгээ ажил руугаа очиод нөгөө суйтээ авчираад өмсөөд за тэр тоглоом руу яваад орноо. За яваад орсон чинь болохоор яг ингээд нэг юм харанхуу одоо үүр цайхын өмнөхтэй үүр хаяарахын өмнөх юм цаг хугацаа очиж байгаа байхгүй. Тийм амар том асар том зааргүй элсэн цөлд. За тэгээ амар хүүтэн салхитай. За тэгээ гэхдээ салхинд нь ингээ бараг л үсэн ингээ хийсгээр те элсэн хийсч ирээд ингээ нүд рүү орохоор тийм амар бодит одоо юм зураглалтай гэх юм уу видео тоглоом байдаг. За видео тоглоом болохоор Вангаас гадна 2 хүн байдаг. Нэг нь болохоор одоо 8 дугаар зууны үед Хятадын газар нутаг дээр байсан Жоу гэдэг одоо гүрний эзэн Вэй гэдэг хаан. За нөгөөд нь болохоор Вэй хааны туслах гэх юм уу даалдагч юм нэг 2 хүн байгаа. За тэгээ энэ 2 хүнтэй танилцдаг. За энэ 2 хүнтэй танилцаад болохоор танилцсан чинь хаан болохоор ингэж хэлдэг байхгүй юу? За яг одоо л тэ энэ гариг дээр эмх замбраагүй ингээд 90 үе үргэлжилж байгаа. Доктортой 90 үе хизээ эхлэхийг мэдэхгүй байна гэд
нэг иймэрхүү зүйл ярьдаг. За тэгээд ингээд Ван тэр хоёртой ингээд хамт цаашаа ингээд алхаад ерөөдөө нэг олж мэдсэн зүйл нь юу байсан бэ гэхээр энэ гариг дээр ингээд заримдаа ингээд нар мандахгүй одоо хэдэн жил, хэдэн өдөр, хэдэн сар болдог. Заримдаа ингээд нар мандчаад жаргахгүй хэдэн 10 сая жил болдог гэдэг ч юм уу. Тэгээ яг энийг олж мэддэг. За тэгээд цаашаа ингээд явж исэн чинь нөгөө хааны дагалдагч нь дагараад байна галт төлье гэж. За тэгээ тэр гурав ингээд хуурай мод цуглуулад галт төлөх болдог. Хааны дагалдагч нь гэсэн чинь хаандаа хэлдэг. Ингэж одоо мод цуглуулж галт төлж агаар хэдүүлээ гатаасан хүмүүс төлчихье л да. Гэсэн чинь хаан бүр амар уурлаад хамгийн хэрцгий хаан л одоо хатаасан иргэдээ түлэнтэй чи юу яриад байгаа юм бэ? Айгу ууралдаг. Тэгээд Ван болохоор бодож хатаасан жимс л гэж байдаг. Тэ юу хатаасан хүн ингээ хаанаас гараад ирвэ гэдэг. За тэгээ галаа түлээд ингээ тэр гурав суусан ч гэсэндээ нөгөө хааны дагалдагч чинь би амар өлсөөд байна, би амар ядраад байна, би амар даараад байна. Одоо ер нь би ингээ миний ингээ хатаах цаг болсон юм шиг байна гэж хэлдэг. Тэгээд нөгөө хүн чинь газар хэвтээд тэгснээ ингээ биендэх ингээ бүх одоо ингээ ус нь ууршаад зөвхөн энэ нөгөө хуурай арьсан нь үлддэг. За энэ процессыг болохоор хатаах гэж яриад байгаа юм байна л та. За тэнгууд нь хаана нөгөө дагалдагчийнхаа тэр гатсан арьсыг ингээ хуйлаад Ван дөгөө за чи нэг төр барай явж байгаарай гэж тэгдэг. За тэгээ энэ одоо тоглоом дах энэ одоо ертөнцийн хүмүүсийн яг үндсэн зорилго нь юу юм бэ гэхлээр нар хизээ мандах вэ, нар хизээ жаргах вэ гэдэг яг юм баттайгаар ингээ харуулж чадах хуанлын зохион бүтээх байдаг. За энэ way гэдэг энэ хаан ч гэсэндээ бас өөрийн одоо энэ хуанлыг гаргачихсан. Тэгээд энэ одоо одоогийн байгаа хаан тэр өөрийнхөө хуанлыг ингээд танилцуулах гад очтгоо гэсэн. За тэгээ очиод хаанд ингээд за удахгүй нар гарна марна гэдэг хуанлыгаа танилцуулсан ч гэсэндээ ингээд нар гарахгүй байсаар агаад тэр одоо гаргийн гэх юм уу тийм тоглоом дээр байгаа бүх одоо хүмүүс ингээ хөлдөөд өгчөж байгаагаар тоглоомны ингээд эхний үеийн дуусчихж байгаа. За тоглоомны эхний үе дууссан чинь тоглоомын дэлгэцэн дээр нэг бичиг гарч ирдэг. За ингээд энэ бол 137 дугаар соёл иргэншлэлээ. 137 дугаар соёл иргэншлийн хүмүүс болохоор хөлдөөд ингээ мөсөн. За тэгтээ бол яг ингээд соёл иргэншлийн үр бол хизээд ингээд бат бөх үлддэг. Дараа хизээ нэгэн цагт тохиромжтой цаг нэрхээр дахин одоо соёлох болно. Та манай тоглоомыг дахиад тоглоорой гэсэн юм одоо бичиг гарч ирнэ. За ингээд нэг юм айгүй сонирхолтой тий онц сонирхолтой гэдэг шиг онц сонирхолтой юм тоглоом тоглолцсон Ван болохоор тоглоомдоо ерөнхийдөө бол бараг донтчихж байгаа. Ингээл шөнө унтагтаач бодоол өглөөс эрэхтэйч бодоол за тэгээ дээрэс нь ингээд нөгөө өөрийнхөө яг үндсэн ажлыг төр зур завсралцсан хүн чинь нэлээд завтай болчихж байгаа шүү дээ тий. За тэгээд юм завтай болсон учраас нөгөө нэг Ян Доны ээжтэй уулзах гад очдөг. Ян Доны ээж нь гэсэн чинь хин байдаг вэ гэхээр манай нөгөө номын маань ихэнд гарсан Е Венжи байдаг. Е Венжи болохоор нөгөө өөрийг нь аварсан Ян Лэй гэдэг хоёр цэрэг байсны Янтай гэрэлцсэн. За тэгээд улмаар нэг охинтой болсон болохоор одоо Ян Дон гэх тэр эрдэмтэн эмэгтэй байсан юм лээ. За тэгээ Ван болохоор Венжигээс нэг зүйл гуйдаг. Тэр нь болохоор Бээжинтэй ойрхон юм одон орны судлалын төвтэй ажиглах боломжтой тийм төв байвал холбож өгөөч гэж гуйдаг. Яагаад ингэж гуйж байгаа юм бэ гэхээр ерөөхдөө соёлын хувьсгал дуусаад тэгээд яг соёлын хувьсгал нөх хил зэрэгт бүтгэгдсэн хүмүүсийг бүгднгийн цагаатгах гэсэн юм байлээ. За тэгэнгүүт болохоор Венжи аавтайгаа хамт ингээд цагаатгуулсан. За тэгээд буцаад Шинхуа их сургуультай өргөдөж ирээд Шинхуа их сургуулийнхаа астрофизикийн хийхмийн профессор болсон. За тийм учраас мэдээж одоо хятад улс даяар байгаа янз бүрийн тэр одоо орон судлалын төв ч юм уу те судалгааны төвүүдтэй ингээд хамтарч ажилладаг таньдаг мэдээж танил талтай болсон байгаа гэсэн. За тэгээ Венжи бол мэдээж Бээжинтэй ойрхон нэг одоо орон судлалын төв ярьж өгөөд тэгээд Ван маань болохоор нөгөө үнэхээр ертөнц занавчих нь үгүй юу гэдгийг харах гад тийшээгээ ингээд шүн нэг цаг үед очноо. За тэгээ шөнө нэг цагийн үед ингээд очиод Венжигийн нэг шавьтай хамт ингээд үнэхээр ингээд ажиллаа байжсэн чинь үнэхээр ертөнц ингээд анивчдаг. Анивчихдаа бүр ингээд Морзын кодоор юм уу анивчаад байдаг. За тэгээд Ван болохоор Венжигийн шавьтай хамт нөгөө нэг Морзын кодыг тэмдэглэж аваад тэгээ ингээд уншсан чинь 1108 цаг 20 минут 43 секунд гэд яг нөгөө нэг хэд хоногийн өмнө нүдэнд нь харагдаад байсан тэр countdown 1 секунд хоцролгүйгээр яг ингээд тэр Морзын кодоор universe буюу ертөнц Ванд харуулад байсан гэсэн. За тэгээд мэдээж шинжлэх ухаанд итгэдэг эрдэмтэн хүний хувьд те ийм зүйл болох. Одоо зөвхөн өөрийнх нь нүдэнд нь харагдаад ирсэн, өөрийнх нь авсан зураг дээр нь харагдаад ирсэн тэр цаг бүр ингээд ертөнц даяар ингээд Морзын кодоор харагдана гэдэг бол тэр хүний оюун ухааныг ингээд хүлээж авч чадхаа болоод
Ван юу гэдэг вэ гэхээр одоо орон судлалын төвөөс гараад тэнд ойрхон байсан нэг юм Христийн сүмдэр очино. Сүмд очиод бурханд залбираад уйлнаа. Эрдэмтэн үнийг бүр одоо ийм болтол нь гайхшруулсан байна гэсэн. За ингээд Ванг сүмд уйлаад байжсэн чинь нөгөө манай цагдаа Даши маань гаднаас ороод ирдэг. Ерөөдөө бол яг нөгөө Даши ингээд Ванг тагнаад гэх юм уу мөрдөөд ингээд байжсэн юм байлээ. За тэгээд Ванг жоохон тайвшруулад хамтдаа ингээд авч яваад хамт хоол идээд арх уугаад тэгээд жоохон ярилцаа суудаг. Тэгээ Ван ингээд Дашаас гуйдаг. Яг юу болоод байгаа юм бэ? Чи надад ингээд хэлээд өчгдөх үү ингээд тэр байлдааны командлын төв гэж юу юм бэ гэдэг ч юм уу те. Тэгсэн чинь Даши болохоор би ч гэсэн сайн мэдэхгүй. Надаа ч гэсэндээ яг бүрэн ингээд том зургаар нь бол хин ч юу ч хэлээг байгаа. Гэхдээ би нэг л зүйлийг сайн мэдчихээн. Тэр нь бол яг хин нэгэн шинжлэх ухааны эсрэг дайн зарлчаад байна. Шинжлэх ухааныг ерөөсөө үүсгэх гэдэг бидний бүгднийг мухар сүсэг рүү оруулах гэдэг. Яг ийм том дайралт явууч гэдэг бол би амар сайн мэдэж байна гэд Даши хэлнэ. За тэгээд жоохон Ванг тайвшруулаад стилийг ингээд сонсоод гэх юм уу те зовлонгон сонсоод тэгээд гэрт нь хурж өгдөг. За гэртээ осныхон дараа болохоор нөгөө Ван маань нөгөө Tree Bar-ийн тоглоомонд донтцсон хүн учраас дахиад ингээ ороод тоглож байгаа байхгүй. За тэгсэн чинь одоо болохоор арай жоохон цаг хугацаа ингээ явцсан. За тэгээд энэ удаагийн тоглоомн дээр болохоор күнз гэдэг дүр, күнзийн дүр гарч ирдэг. За тэгээд күнзтэй хамтаас нөгөө күнзийн зохиосон ухаанлын манлыг нөгөө нар жаргах мандах ухаанлыг ингэж харж явж байгаад за гэвч одоо тэр одоо удаагийн тоглоом дээр нь болохоор амар том нар гинт гарч ирээд за тэр одоо гариг дээрээс бүх хүмүүс бүх одоо амтэн тий ургамал бүх зүйл шатаад ингээ мөхж байгаагаар тоглоом дуусгаа. За тэнгууд мань хүн гандан буурахгүй тэртээ дэрг одоо нөгөө ажлаа төр зогсоосон цаг завтаа байгаа учраас дахиад ороод тоглоно. За тэнгууд энэ удаагийн тоглоомд нь болохоор дундад зууны одоо үед ирсэн байгаа гэх юм уу? Дундад зууны үед ирсэн. За тэгээд тоглоомын дүрүүд нь болохоор Галилео, Аристотл тэгээд одоо Пап лам зэрэг дүрүүд байдаг. За тэгээд дахиад ингээ тэр хэд чинь нар хизээ мандах вэ, хизээ жаргах вэ, те ард иргэдээ хизээ хатаах вэ, хатаасан ард иргэдээ одоо хизээ сэргээх вэ гэд асуудлуудыг яриад байжсэн чинь Ван за надад бол нэг юм анзаарсан ажигласан зүйл байна. Би тэгээ энэ зүйлээ хуваалцах хүсэж байна гэж хэлж байгаа. За тэгвэл нөгөөд чинь за чи юу хэлэх гэсэн чинь за ерөнхийдөө болохоор энэ танаа энэ гариг чинь 3 нартай юм байна штэ гэж хэлсэн чинь нөгөөд чинь одоо нөгөө Галилео, Аристотлийн тэр маань бүр гайхаад бараг савж унах нь холгүй юм болно. За тэгээ Ван үргэлжлүүлээд тайлбарладаг. Ерөнхийдөө болохоор энэ танаа энэ гариг нөгөө 3 нартай учраас яг 3 бит бодлого гэдэг юм яг танаа энэ дэлхий дээр болоод байгаа юм байна гэж хэлдэг. За ерөнхийдөө 3 бит бодлого гэдэг нас ингээд судлаад үзсэн чинь үнэхээр яг физиктэй математикийн тийм бодлого байд юм байлээ. За тэгээ тэр бодлогыг болохоор яг энгийнээр тайлбарлая гэж бодох юм бол за жишээ нь ингээд та бит хоёр ингээд бөмбөгөөр тийм ингээд нэг рүү бөмбөг шидэлцээд ингээ харилцаа тавуулж ил тавж байгаа тий. За тэгэх юм бол би энэ бөмбөг миний гарт байгаа бол удахгүй хэдхэн секундын дараа таны гарт ингээ очих нь угаасаа тодорхой тий. За гэтэл 3 дахьч найз ороод ирээ. Дахиад нэг найз нэмэгдээд гурлах хоорондоо бөмбөг тоглоё гэд бөмбөг шидэж тоглоё гэх юм бол асуудал арай жоохон төвөгтэй болж эхэлнэ. Жишээ нь бөмбөг над дээр байгаа бол 3 секундын дараа энэ бөмбөг тань дээр бах уу эсвэл нөгөө найз дээр бах уу гэдэг нь тодорхойгүй болно. За энэ ерөөхдөө бол энэ 3 биеийн бодлого юм байна. За тэгээд одоо л энэ зөвхөн 3 хүн нэг бөмбөгийг л яриад байна шүү дээ тий. Гэтэл ингээд тэр 3 бие нь гуруулаа ингээд тодорхой хэмжээний татах хүчтэй тэр голд нь байгаа бөмбөг маань ч гэсэндээ татах хүчтэй байх юм бол үнэхээр энэ бөмбөг энэ одоо бид 3-ын харилцаа болон энэ бөмбөг бид нар одоо ямар байх нь маш юм тодорхойгүй ойлгомжгүй болчдөг. За тэгээд энэ 3 биеийн асуудал бодлого дээр болохоор ерөөхдөө хариулт байхгүй гэж үздэг юм байна. За тэгээд яг энийг бол мэдээж маш шинжлэх ухаанчаар Ван маань одоо нөгөө Аристотл, Галилео гэдэг тоглоомын дөрүүдэд тайлбарлаж өгч байгаа. За тэгсэн чинь нөгөөдөл нь болохоор итгэдэггүй яагаад ямар гариг 3 нартай байт юм бэ? Гариг гэдэг чинь ерөөсөө нэг л нартай байдаг шүү дээ. Яг тэр үед ингээд энэ эмх замраагүй ирэн үед одоо яг хатаалгалгүйгээр ингээ сэрүүн байгаа хідэн гэдэг одоо албатууд тий хааны албатууд, папын албатууд ингээ гинт орилдож хашгиралдаад эхэлдэг. За тэгээ бүгдээрээ ингээ гараад гарсан чинь нэрнгээс ингээ тэнгэрт ингээ 3 нар мандцсан. Ингээ бүх зүйлийг ингээ түлээд шатааж идэг. За ингээд энэ тоглоомын энэ үе ингээ дуусчихж байгаа. За тэгээ тоглоомын төсөлд нөө бичиг гарч ирдгээрээ гарч ирдэг. За тэгээ тэр бичгэн дээр нь юуж гараад ирсэн байсан юм гэхээр за энэ бол 183 дугаар соёл иргэншлэлээ. Тэгээ 183 дугаар соёл иргэншлэл болохоор 3 нар зэрэг мандснаас болоод
өгсөн. За энэ үеийн онцлог зүйл нь болохоор яг энэ бол юм 3 биеийн бодлого тий 3 нартай гариг гэдгийг болохоор одоо манай тоглогч маань зөв болж мэдлээ. Тэгэхээр тоглоом бол одоо дараагийн үе рүүгээ 2 дугаар үе рүүгээ орноо. Тэгээд манай тоглоомыг дахин тоглоорой гэсэн ийм тоглоом байдаг. За тэгээд тоглоомноос нөгөө дөнгөж ингээ гараад лог аут хийгээд тэгээд нөгөө V-суитэд тайлаас суужсэн чинь вангийн утас дуугарнаа. Ван утсаа авсан чинь өө сайн байна уу? Би одоо ингээд энэ Tribody гэдэг энэ тоглоомын админ нэ. Тэгээд энэ тоглоомын одоо тоглогчдтэй шүтэн бишгчтэй уулзалт болох ч байгаа. Та ирээрээ гэд уурдаг. За ингээд Tribody Problem номны яг эхний хагасын үйл явдал энэ хүрээд дуусж байгаа. За тэгээд энэ тоглоом ямар учиртай? Тэгээд эрдэмтдийн ягаад амиа хорлоод ирсэн бэ? Венжигийн тэр одоо хайр гаргийнхан руу зураг сэлгээсний үр дүн юу байсан бэ гэдгийг та бүхэн дараагийн хэсгээс бас сонсоорой гэж хүсье. Тэгээд удахгүй уулзъя.